сайн байцгаана уу? Чимүс подкастын маань дараагийн нэгэн шинэхэн дугаар эхэлж байна. Тэгэхээр өнөөдөр cosplay гэдэг бас асар том сэдвийн хүрээнд ярилцгаална. Тэгээд юун төрөнд бас өөрийгөө гоё товчхон танилцуулаач. За, Чимүс подкастыг үзэж байгаа залуустаа юу тачны өдрийн мэндийг хүргэе. Тэгээд намайг хувьсгал гэдэг. Одоо cosplay гэдэг. Cosplay гэдэг хэр удаж байгаа вэ? За, одоо 2019 онд анх удаа нэг одоо мэд хөлөөгөө Attack on Titan гэдэг аниме. Тийм мэд. Levi гэдэг дүрийг хийжсэн. Тэр чинь 19 оны одоо J-pop. Тэгэхээр чинь 4 жилийн өмнө. Тий, одоо 4 жил ер нь болчлаа шүү. Cosplay гэхээр яг хөө ингээд сүүлийн хүүхдүүд бол ер нь нилээн мэднэ. Одоо нилээн дээшээ үеийнхэн бол сайн мэдгүй ч магадгүй. Cosplay гэхээр цаанаасаа нэг юм Япон тийм мэдрэмж үүдээ. Тэгэхээр яг үүсэл гарлан ч гэсэн ер нь Японд байдгүй. Ер нь бас хаанаас үүсээд яаж ингээ хөгжөөд ингэж ингэсэн бол юм. За, cosplay ерөнхийдөө cosplay гэдэг хэрэг хүмүүс ялцчгүй одоо Япон pop соёлыг эхлээд хардаг. Тэгээ энэ cosplay гэдэг нь болохоор ерөөсөө одоо анime юм уу те кино ямар нэгэн одоо ингээд баатрын дүрийг одоо костюмыг хийх тэргээр тоглолт хийх. Энийг л ерөөсөө custom play буюу cosplay гэдэг. Тэгэхээр cosplay гэхээр одоо ингээд одоо өмсөж байгаа тэр дүрдээ хуурж байгаа ингээд зөндөө олон одоо ингээд деталь зүйлсүүд ингээд манай дүү за баг cosplay хийдэг гэж хэлж болохоор тиймэрхүү яг ингээд анимегийн имийг ингээд хомцраар ингээд өөрөө хийдэг байхгүй. Тэгэхээр тэгээд өмсөд ингээд зураг мурга дараал өөрөө хийгээд байдیں۔ Тэгээд яг тэрийг өөрөө хийх нь хамгийн чухал байдیں болов уу? Эсвэл зөв яг өмсөд ингээд их нь cosplay юм болов уу? За, ерөнхийдөө хүн хүний л юм сонирхол. Энийг гол нь ингээ өмсөд ямар нэгэн баатрын дүрийг те дуртай дүрийнхээ хувцсыг өмсөд гоё кайф авч байлаа ш. Тэр хүнийхээ дунд ингээ яг тэр хүний дотор нь орсон юм шиг те өөрийнхөө ингээ характерыг өөрчлөөд тэр бол хүний бас нэг сонирхол. Эсвэл энэ бүх зүйлсийг ингээ гараараа хийгээ те оёхын оёод хадахын надад наахын наагаад эндээс кайф авч байвал бас нэг л сонирхол. Энд бол ерөөсөө тэр нь одоо илүү энэ нь илүү гэсэн юм байхгүй. Энийг одоо cosplay ингээ хөгжүүлээд явж байвал энэ бол cosplay зэрэгхэн гол нь дүрдээ орох нь дүрдээ ороод эндээс кайф авах хэрэгтэй. Тэгэхээр кайф авахаас илүүтэй одоо их үедээ би бол кайф авч идэг байсан. Cosplay ингээд Levi-нд ингээд дуртай дүрийнхээ бүр ингээд үздэг анимынхаа дуртай дүрийг би энэний дүрд ингээд хэрвээ байсан бол орчноос ингээд үсээ хүртэл ингээд айлхан сууж эхлэв. Тэгээ би чинь нэрэж адилхан юм уу гэж одоо өөртөө итгэж бодсны үндсэн дээр ингээд явандаа тэрний ингээд хувцсыг хийгээд өмсөе те. Нэг удаа ингээд гадуур ийм хүн болж явж үзье гээд ингээд инспирэшн ингээд эхлээд өөрөөсөө хайна. Тэгээд дараа нь үнийг хийгээд өмсөний дараагаар хүмүүс энд айгүй их одоо алга ташлах зураг авахулах урам өгдөг. Бүх хүн ингээд оо ямар гоё энийг яаж хийсэн? Хоо Levi байна. Эсвэл тэр байна энэ байна. Одоо юу шүүмждэг ч хүмүүс байна. Гэхдээ энэ бүхний эцэд эхлээд одоо эндээс урам авдаг хүн ихлэ өмснийхаа дараагаар тэгээд цаашдаа ингээд үнийг хийж чадах нь чадахгүй ингээд дахиад цаашаа би явж чадах нь үгүй юу гэдгийг үздэг. Ингээд яг хөө иймэрхүү зүйлсүүд ингээд cosplay хийсэн хүмүүстэй зөндөө ингээд миний хувьд ингээд таажсан. Өөрөө бол тэгж үзээгүй. Ингээд яг ингээд парк гэдэг ингээд явж хахад ингээд хүмүүсээ тараад тэнгууд миний ингээд үздэг ч юм уу эсвэл миний тоглолтог тоглоомын дүр төвөрсөн байгаа cosplay хийсэн байгаа хүнийг хараад надад амар гоё мэдэрч. Оо ямар гоё юм бэ? Бүү яаж гэд тэнгууд ялангуяа Монголд бол бэлэн худалдаж аваад падгээ өмсөх ер нь бол боломж бараг байдгүй бах тийм одоо ер нь бол цөөхөн. Яг зардаг ч юм уу те яг бүх юмнуудын зардаг. Тэнгүүд ихэнх хүмүүсүүд ер нь ингээл өөрөө хийцэн ингээ харагдчихдаг. Тэгэл би хараж баярлж байгаа тэр хүн бүр ингээ өмсөө явж байгаа хүн өөрөө хийцэн байгаа хүн бүр ийм амар гоё яддаг байх гэж миний хувьд боддог байхгүй. Тэгээ сүүлийн үеийн хүүхдүүд ялангуяа тийм юм хийх дуртай бол ялангуяа гэд яг хажуудлын өрөөнд маань дүү ингээ хийгээд байгаа байхгүй. Ингээл цаасаар ингээл юм хийгээд байна. Тэнгүүд тэрийг ингээл хайда би ч ойлгохгүй гарна. Ээж эдэр ингээл заримдаа ингээл ойлгохгүй ингээл ядаргаатай ингээл хог цоглуулад байгаа юм шиг санагдаад ингээл баахан ингээл зөндөө олон юм хунцар юмнууд ингээл цоглуулж мөглүүлаад ингээл гэрээс хаягч ийсэн ингээл юмнуудыг үгүй наадах чи надад хэрэгтэй гэж авч үлдээд. Тэгэхээр ерөнхийдөө зөндөө олон дэмждэг. Миний хувьд ч гэсэн гоё ингээл зургаад харуулж маруулаад ингээд бол гоё яадаг. Тэнгүүд бас сөрөг зүйлсүүд ялангуяа Монголд ч гэх юм уу за ер нь зөндөө оронд байдаг л ах. Гэхдээ яг тиймэрхүү зүйлсүүд хэрвээ Монголд ер нь яг яаж хүлээж авдаг вэ? Ой тэгэл сайн хажуугаар бол мэдээж цаар байна. Жишээ нь одоо Монголд бол одоогоор ингээд cosplay зардаг хувцас зардаг бол дэлгүүрүүд бас мэрсэр байгаа. Тэгээд яг хөө тэр хувцснууд болохоор ингээд гадаадаас захиаж ирээд одоо жишээ нь ингээд өмсгөл даав хувцсан мөр тий. Тэгэл одоо жишээ нь дээгүүр өмсдөг хувцч гэдэг юм. Тиймэрхүү.
Тэгэнгүүт нэг хүүхэд жишээ нь ирээд энд ингээд бүтэн косплей түүнд хэрэгтэй байгаа шүү дээ. Тэгвэл дөрөвдөө ороход. Тэгэнгүүт мэдээж тэр болгоныг ингээд бэлэн зарж яддаг. Заавал ингээд хүний гараар хийх шаардлагатай зүйн дэдэг. Тэрийг хийхэд материал хэрэгтэй. Одоо тодорхой хэмжээний санхүү хэрэгтэй байдаг. За ингээд тодорхой хэмжээний санхүү гаргаад энийг хийлээ. Маш их ажил болдог. Одоо жишээ нь гэртээ идэг хүний хувьд бол ингээд хүүхэд шуухад ингээд дүүнэр нь ингээд нэг юм аваад явчихна, байрын цалаас нь цаал аваа явчихна. Хийцээ хойно тэрийг хадгалах гэж бас нэг асуудал байна. Энийг тэгээ яаж ингээд одоо эвтэйхэн ингээд цэвэрхэн нэрн ингээд гимтээчлэг алрах уу, хадгалах уу. За хийхээс одоо хийцээ хойно тиймэрхүү юм болтой байж. Өмсөө явж хаад. За өмсөө явж хаад мэдээж хүн л юм чинь ингээд яг тэр нэг аниме дүртэй ч юм уу, кинон дүртэй ч юм уу 100% мэдээж адилхан болдгоо. Болохгүй. Байж болно. Гэхдээ тэр болгоныг хүмүүс болохоор ингээд тэр биш л шүү дээ. Тэрийг хараач, энийг хараач гэх юм шүүмжлэх юм зөндөө байна. Дэмждэг хүмүүс чадхаараа хийсэн байна гэж дэмждэг хүмүүс ч байгаа. Тэнгүүд сайн хажуугаар саар гэдэг маань болохоор энийг одоогоор ингээд дөнгөж хөгжиж байгаа болохоор шууд хүмүүс ингээд болж ин nice энэ хийж байгаа хүмүүс байна гэж шууд ингээд цэвэр ингээд эргээр хүлээж мэдээж авдаггүй. Тодорхой хэмжээний шүүмжил байгаа. Эний чинь тэгж хийдэггүй шүү дээ. Тэгж яадаггүй шүү дээ. Тиймэрхүү юмнууд ер нь хэрэг үү яг таны хувьд. Тэгээд маш их зөндөө үзсэн. Одоо чинь ингээд энэ Loki-ийн cosplay би хийгээд явж байлаа гэж бодоход ийм намхан Loki байдаг шүү дээ. Тэгдэг ч юм уу. Ямар нэгэн байдлаар энийг хийсэн л бол мэдээж шүүмжил хүртдэг. Тэрэндээ ч бид нэр одоо ингээд бэлэн байдаг. Тэр болгоныг ингээд бид нэр ингээд шингээж авдаггүй. За юу нь бол юм байна гэж бас тэр шүүмжил дунд мэдээж авах ч юм байгаа, хаях ч юм байгаа. Өөрөө яг би бас ингээд өмнөх ингээд Facebook руу надад ингээд зургууд байна. Яг Loki-тэй бүр амар адилхан шсэн. Яг ингээд хувирсан байгааг тэгээ яг хажууд нэг харьцуулсан байгаа ингээд өөрийнх нь зураг. Тэгээ бүр яг адилхан. Бүр ямар адилхан юм бэ? Бүр яг ингээд дүрдээ тохирсон ингээд яасан биш үгээд тэрийг харахад бол надад бүр амар супер санагдчихсан. Тэгэд таны хувьд 2019 оноос ингээд эхлээд энэ зүйлсийг одоо хүртэл ингээд хийгээ явж байгаа. Тэнгүүд 4 жилийн хугацаа өнгөрсөн. Бас нэлээд урт хугацаа. Яагаад тэгвэл яг энэ зүйлсийг хийж эхлэхээр болов тийм учир шалтгаан юу байсан бол учир шалтгаан гэх юм бол ерөөсөө би айгу одоо нэг үдсэн анимынхаа дүрд айгу дуртай байсан. Зүгээр л би тэр дүрийн одоо ингээд дүр төрхөөр нэг өдөр ингээд амьдрж үзэх. Тэ хүмүүс тэгж харагдахыг айгу хүсдэг. Мөрөөддөг байсан. Тэгээд нэг л өдөр тэрийгээ би ингээд ордлого хийж гисэн. Тэгэхээр хамгийн чухал зүйл юу вэ гэхээр өөрийнхөө хийгсэн зүйлийг ямар ч тач оролдох шаардлагатай мэлээ. Оролдох шаардлагатай. Би ч энийг бүр хожуу хэлсэн. Оюутныхаа 4 жилийг төгсөөд диплом авсан хойно яг би өөрийнхөө дуртай зүйлийг хийж үзье гэж бүр тэр хойно оролдож үзсэн. Гэхдээ одоо миний хувьд бол энийг би бол оройтлоо юм уу эртлээ гэж би бол бодохгүй. Тодорхой хэмжээний цаг хугацаатай байсан юм байна. Тэр нь л яг одоо юм байна. Тэгээ энийг би ямар ч хийх ёстой байна гэдгээ л ойлгосон. Тэнгүүт бас ингээд эргэн тойронд ингээд косплей хийх юмсан гэдэг тиймэрхүү найзууд байдаг байхгүй надад ингээд мэрсээр ингээд сонсогч идэг. Тэнгүүт хэн хүүхдүүд ингээд ганцаардаад байт юм болов гэж миний хувьд боддог. Магадгүй хамтдаа ганцаараа гудмаар алхна гэдэг бас тодорхой хэмжээнд бас айдас ч анх удаа ингээд явж байгаа юм байна. Тий. Тэнгүүт тийм тодорхой хэмжээний тийм клуб ч юм уу тийм ингээд янз бүрийн нэгнийгээ баг тийм зүйлсүүд ер нь байдаг болов. Тэгээ ер нь бас тэгээ анх удаа косплей хийх гээд яхаа мэдгүй зөндөө олон хүмүүс байгаа. Ингээл дуртай дүрдээ ингээл орхоол тэгэл хараад ингээл дэмжээл өөрөө яг юунаас яаж эхлэхээ мэдгүй тэр хүмүүстэд бас юу гэж зөвлөх вэ? За мэдээж энд бол маш их зориг шаарддаг. Маш их зориг шаарддаг. Хүн ингээд одоо гудамдаар явж байгаа нь одоо 100% гэдэг хүмүүсээс шал өөр одоо ингээд хувц дүр төрхтэй болох нь шүү дээ. Үсээ өртлөө өнгийн өөртөө өөр ингээд химэл өссөн нүдээ өрт бодно. Хэрвээ эрэгтэй байсан бол эмэгтэй хүний дүр цувраач явж болно. Яаж ч хуурж болно. Тэр бүхнийг одоо ингээд олон нийтэд ингээд харуулах тэр бүхний дундуур ингээд алхах хамгийн эхлээд зориг шаарддаг. Амар их зориг шаарддаг ерөөсөө. Тэгэнгүүт хүүхдүүдийн үед, залуучуудын үед маань хиймээр байдаг. Эсвэл ингээд энийг аваад одоо ингээд хийгээд явах боломж нь байдаг, материал нь байдаг, санхүү нь байдаг. Тэгэнгүүт хамтраад хийгээд явах одоо найзууд байдгүй ч юм уу тийм. Эсвэл ингээд ганцаараа явахаас ингээд
ичдэг айдаг ч юм уу. Эсвэл хүмүүсийн сүмжлэлийг өөр хүмүүстээс ингээд жишээ нь толдож хараад би ингэж одоо шүүмжлэх вэ, намайг ингэж хэлэх вэ, адилхан болсонгүй гэх вэ гэд зөндөө хүүхдүүд одоо залуучууд айдас байгаа. Энийг хэрхэн давах вэ гэхээр эхлээд оролдох хэрэгтэй. Ямар ч байсан өмсөөл одоо чулуу шидүүлсэн үү, сүмдүүлнэ үү, магтуулна уу хамаагүй оролдоод хийгээл өмсөөл гарах хэрэгтэй. Монголд одоогоор ямар байгаа вэ гэхээр косплей гэдэг багууд байгаа. Одоо албан ёсоор бол нэг 2-3 баг байгаа. Тэрний нэг нь болохоор манай Moncost гэдэг косплей сонирхлоороо ингээд нэгдсэн баг байгаа. Ойролцоогоор одоо 20-с 25 одоо юутай бүрэлдэхүүнтэй, хүний бүрэлдэхүүнтэй. Тэнд маань юу байгаа гэхээр косплей хийдэг хүмүүс байгаа. Хийхгүй ч хүмүүс байгаа. Зөвхөн ингээд косплей хийдэг хүмүүсийнхээ ингээд арын албыг хашаад ч юм уу те. Арийнх нь ингээд юм хүмийг одоо тэмцээнтэй үед нь нааж өгөөд эсвэл тэр хавийг ингээд зохион байгуулна. Тийм одоо дуртай амартлаа зүгээр ингээд бид нар туслаад явж явах сонирхолтой тийм хүмүүс ч байгаа. Тэгмүүд энд бол ингээд тодорхой хэмжээний бүлгэн ингээд үүсчихэж байгаа сонирхлоор нэгдээд. Заавал косплей хийхгүйсэн ч гэсэн тэр хүмүүсээс гоё инспирэшн аваад хамтдаа хөгжөлтөд байж болно. Тэгээд тэндээсээ бид нэр салаалаад бүр студийн одоо хэмжээнд үйл ажиллагаа явуулж гисэн. Moncost гэдэг одоо багасаа дахиад Cosmos гэдэг одоо студ байгуулсан. Энэ нь болохоор үйл ажиллагаа нь яах вэ гэхээр косплейг одоо ингээд зөвхөн өмсөд явах штэ. Энд бүр үйлчлэгээ үзүүлээ, сервис үзүүлээ. Хувцаа ингээд захиалгаар хийгээд тэрийг өмсөд явж болно. Эсвэл шууд захиалгаар ирсэн хувцаа ингээд бүтээгдэхүүн болгоод ингээд өгж болно. Энд бол ингээд санхүүгийн бас эргэл бизнесийн нэг бас хөдөлгөөн яваад байгаа. Ийм болсон ба. Тэгэхээр бас тиймэрхүү яг албан ёсны бас байгууллагууд багууд тийм зөндөө байт юм байна. Тийм учраас бас сонирхож үзээд энэ дээр бас ингээд тийшээ гарч ирнэ. Манай одоо Moncost баг удахгүй үйл ажиллагаа явуулна. Одоо ер нь бол Хайлвиний баяр тэгээд бас манай багийн одоо жилийн гэх юм уу те ийм үйл ажиллагаа зохион байгуулдаг. Тэгээд энэс өмнө ингээд энэний дараа ч юм уу те оролцох хүсэл манай багт ингээд орох хүсэлтэй байгаа те цуг ингээд косплей хийгээд цуг ингээд явмаар байгаа хүмүүсийг ингээд бүртгэж авдаг. Сонирхлоороо бидэнтэй бас ингээд холбогдож байна. Тэ. Nice. Тэгэхээр бас сонирхч хүмүүс манаас ороод өөрийгөө бас сориод те өөрийгөө зоригжуулаад дуртай зүйлээ хийгээр миний хувьд яг найзтайгаа зайсан хэлт явж исэн чинь саяхан тэмцээн болж исэн. Нэлээд олон хүмүүсүүд ингээд косплей хийсэн. Бид тэр ингээд шагааж магааж хараад тэгээд яг тэнд ингээд тийм экспо маягийн тийм тэмцээн болж исэн юм байна гэж миний давсансан. Тэгээд бас сая ингээд тэмцээн эдэргээд галт ирсэн. Тэгэхээр энэ Монголд хэрэг тэмцээнүүд явагддаг вэ? Ер нь тэмцээнүүд яг яаж явагддаг вэ? Шүүгч эдэргээд тиймэрхүү процессын тухайс яриач ихэнх хүмүүсээс мэдэхгүй байгаа гэж. Тийм ер нь бол тэгж нэг амар косплейн ертөнцид ингээд амар бужигнж байгааг бол мэдэхгүй. Бид нэр тэрүүхэн тэндээ бол одоохондоо ингээд яг бужигнж байгаа. Гэхдээ тэмцээний хувьд бол одоо Япон pop соёлын өдөрлөг гэж Монголд бол хамгийн том ивент болдог. Япон pop соёлын өдөрлөг 2 жилд 2 удаа болдог. Намар тэгээд өвөл болдог. За бусдаараа гэвэл нөгөө багууд одоо ингээд тусдаа ингээд үйл ажиллагаа явуулж байгаа багууд гэж байгаа. Багууд маань бас өөрсдөө ингээд жилийнхээ ойгоор ч юм уу те косплейн тэмцээн зохион байгуулдаг. Тодорхой хэмжээний. Шүүлтийн хувьд юу вэ гэхээр мэдээж одоо энэ косплей гэдгийг бол өөрөө хийж үзсэн. Өөрөө энийг одоо яаж хийх вэ? Яаж урлах вэ? Одоо энийг чинь худалдаж авсан юм байна. Энд ингээд ийм креатив сэтгэлгээ гаргасан юм байна те. Ийм одоо зүйлийг харах чадвартай болсон хүмүүс ер нь бол косплейг шүүдэг. Ер нь шүүгч хэрэгтэй. Тийм байна те. Энийг худалдаад авсан болов яг өөрөө хийсэн болов гэдгийг бас ялах гээд. За энгийн хүний нүдэнд бол бид нар ялгаа авахгүй л косплей хүмүүс байгаа. Үүнийг яг хийгээд үзсэн. Энийг одоо хийж явахдаа ингээд гаран дээрээ цавуунаасан, тэ гараа төлсөн, зүссэн. Энэ бүх ингээд ордлогын дараа ингээд хүмүүс хийж үзсэн хүмүүс энийг шууд хараад мэднэ. Энэ бол ингээд худалдаа авалтны хувьц байна. Энийг бол ингэж хийсэн юм байна. Ийм материалаар хийсэн юм байна. Шууд хараад мэддэг энийг бол. Тэн дээр бол яг өөрөө байгаа хүмүүсүүд бол нэг асуудал бол биш ахна шүү дээ. Тэгэхээр таны хувьд бол яг энэ бүхнийг өөрөө хийдэг. Тэгээд хамт багаараа ингээ хийдэг гэсэн. Тэгэхэд яг ер нь яг ямар мэдрэмж төрдөг вэ? Тэгээ яг ингээд өөрийнхөө гараар ингээ хийхэд хэр хэцүү байдаг вэ? Ер нь яг
голлож ашигладаг материал ер нь юу бол? За би энэ дээр харж байгаад ирчээ. За. Одоо энд ингээд Star-Lord тэг Guardians of the Galaxy-гийн Star-Lord-ийн маск байна. За энийг бол ингээд тэр чигт нь foam EVA foam гэдэг одоо юм хөөсөн материал байгаа зөвлөгөө. Тэргээр хийдэг. Тэрнээс гадна зөвхөн ингээд юмсыг нэг юм материал захирдаж баригдах ёстой биш. Шууд ингээд гартаа таарсан ямар ч зүйл ингээд хувиргаад хийж чадах одоо юм хувирах чадамжтай байх хэрэгтэй. Зөвхөн ингээд косплейг ийм л материалаар хийн, тийм л юмар хийн гэсэн юу ч байхгүй. Хараад үнэхээр энийг ашиглаж болж ивэл юу ч хамаагүй ашиглаж болно. Одоо жишээ нь би энд ингээд одоо найзуудтайгаа юм хийгээ сууж байхад нөгөө KFC ундаа соролтой ундаа уугаа сууж байхад нь би ингээд сороолыг аваад энд нь ингээд хоолоо ичнэ. Энд жишээ нь өөр нэг юм гуурсны юуг тариад заавал ингээд одоо энэ нүд гэхэд л ингээд нэг юм тий яга хавцсны ингээд үсээ хийж байгаа. Заавал энд ингээд шил хийх гээл ягаан өнгөтэй шил хийх гээл заавал энд нь энийг ингээд төмөр хийх гээл гараараа хийх гээл юмыг хувиргаж чаддаг байх хэрэгтэй. Юугаар ч хамаагүй юм хийж сурах хэрэгтэй. Косплей хийж байгаа хүмүүсийн үед бол зөвлөх юм гэх юм бол ямар нэгэн юм материалд бити баригдаарай. Ямар нэгэн юм хийцтэй аргад бити баригдаарай. Ерөөсөө юмсыг шууд хараад энийг ингэ хийж болох юм гэсэн нэг юм сэрэгс гэхээтэй болох хэрэгтэй гэж юу н боддог вэ? Тийм ээ те. Заавал ингээл улам хэцүү болох гол шилийдэргээл ингээд тхих оронд энэнгүүр ингээд энэ зүйлийг юу ч хамаагүй тий хараад болчих юм байна гэдэг тэгж бодвол ер нь бас гоё боломжийн юм шиг надад бас санагдлаа. Окей. Тэгэхээр таныг яг ингээд танд ингээ хамгийн хийжсэн хамгийн хэцүү тийм дүр яг юу байсан бүр ингээ сэтгэл тооногшиж байна. За саяхан хэлсэн юм байна хамгийн хэцүү дээрээ. Аха. За одоо энд юу н зураг нь авчих бах те. За энд Percival гэдэг одоо энэ тоглоомны энэ дүр байгаа. За энэ дүрийг би яг ингээд тэмцээн зориулж хийсэн. Одоо Japan Pop Festival-ын cosplay ингээд тэмцээн зориулж хийсэн. Энийг би нөгөө нэг хийцэн миний хувьд бол ингээд маш нарийн хийцтэй байсан. Миний өөрийн одоо ингээд онцлох зүйл гэх юм бол ямар ч ингээд камерын өнцөгт ийм деталь авсан ч гэсэн ингээд тэнд ингээд өвөө сэвгүй байхыг тий нарийн ширийн зүйл хийцтэй тий ингээд ойрт тусмал тэнд ингээд хийсэн юм их харагддаг. Тийм одоо жижиг нарийн деталуудыг би хийх айгүй дуртай. Нүсэр том косплей хийхээс илүү ингээд харахад энгийн чирнэ дотроо маш их юм хийцтэй дүрийг хийхийг би ирмэлцдэг. Миний хувьд их сонирхолтой байдаг. Тэгээ би энэ Percival-ын cosplay хийвээ. Аха. Тэгээ энэ дээрээ би бас шинэ арга туршиж үзсэн. Epoxy гэдэг одоо нөгөө нэг шилэн чимшиг тийм одоо полимер материал байгаа шүү дээ. Хатаагаад хийдэг ширээмэрээ хэлдэг. Epoxy-гаар сэлэм хийж үтсэн ийм жижиг хэрэглэлийг нь хийж үтсэн. Тэгээд анх удаа хийж үтсэн. Миний хувьд бол анх удаа ийм epoxy-гаар шууд ингээд тэмцээн зориулсан юм дээр шууд ашиглаж үтсэн. Тэгээд маш их зүйл суралцсан. Хатаалт те. Хатаалт тэгээд тэрийг ингээд хийх даралт мартаас ахуулаад хийц ингээд гадуур нь хийх бүхэл зүйлсээс ингээд би өөрөөсөө ингээд бас хийж явах явцаа сурч байсан. Тэгэхээр cosplay хийж байгаа хүний хувьд ямар нэг шинэ зүйл ингээд байн оролдож явах хэрэгтэй. Байн оролдож явах хэрэгтэй. Тэгжиж одоо энэ өөрийнхөө ингээд байгаа төвшнийг ингээд улам их ахиулж чадна. Ингэснээр илүү хүмүүст ингээд одоо яаж хийх аргаад тэ туршлагаа ингээд хуваалцаад эндээс илүү их ингээд гол юм сурж аваад байгаа. Зүгээр ингээд косплейг өмсөд явах нэг кайф байлаа гэж бодоход эндээс юм сураад гарын эв дүүтэй болоод сурчна гэдэг чинь хаач очисон ингээд энэ чинь хувирах одоо юм юу болчихж байгаа. Арга болчихж байгаа. Туршлага болчихж байгаа. Жишээ нь косплей хийж байгаа хүн нүүр буддаг, авьяастай, туршлагатай байдаг, хувц сойдог, наадаг, хаддаг, үддэг, бүхэл зүйлийг хийдэг, дуулдаг, бүжгэлдэг, бүхэл авьяасыг бол сурч авдаг. Миний хувьд одоогоор сурч чадаагүй зүйл нь нүүр бодгол байна да. Нүүр бодхыг би үнэхээр одоо сурмаар байна. Аха. Тийм ээ, тий бас ингээл зөндөө олон бүгжийг бол чадахгүй л дээ. Аха. Зөндөө олон ингээл ур чадваруудыг нэгтгэж бас тэр дүрийг илүү гоё гаргаж. Тэгэхээр бас яг нэг зүйлдээ баригдаал, яг л даавуу ашиглаад ч юм уу, зөвхөн ингээл оёот ч юм уу, зөвхөн ингээл нэг юмар хийгээд хахаар бас тэндээ нэг ханаад ч юм уу, тийм гоё байхаа бас болох юм шиг надад бас санагдлаа. Тэгэл илүү сураал, илүү гоё тэрийгээ хөгжүүлээл, шин турших тусмал илүү тэрний утга илүү эндээс ингээ кайф авдаг. Аха. Нэг зүйл туршиж үзэл тэрийгээ ингээд амжилттай ч амжилтгүй ч ингээд хийгээд ард нь гарцаа байна.
илүү их ингээд урам авдаг. Дараагийн удаа би ингэж хийчих юм байна гэсэн ингээд бүр дахиж хиймээр санагддаг. Би бүр ингээд тэр эпоксигаар ингээд тэрний жижиг деталийг хийж агаад хатаагчийн багтуулаад тэгээд тэр маань яг тэмцээний өдөр ингээд урсаад яг ингээд хатцсан юм уу гэсэн чинь ингээд маш аажмаар ингээд урсаад хатаагүй. Тэгээд би тэрийг харчаад ингээд суудчих. За одоо өнгөрсөн ингээд дараагийн удаа би бүр энийг бүр ахаад бүр ингээд энийг гоо шинээр нь хиймээр санагдсан бүр. Хүн тэгжиж ингээд ямар нэг зүйлийг ингээд дахиулж хийх урам авдаг. Тэгэхээр хүүхдүүдийг яах вэ гэхээр бүтэлтэйч вэ, бүтэлтгүйч вэ хийгээд оролдох хэрэгтэй. Өөдөр ингээд одоо хүн ингээд дотор нь жишээ нь ингээд Spider-Man дуртай хүн байж болно. Captain America дуртай хүн байж болно те. Naruto дуртай хүн байж болно. Дотроо тэрийг ингээд хувцсыг өнсөж үзчих юмсан, ингээд явж үзэх юмсан гэсэн ингээд бодол хэрвээ байгаа бол тэрийгэ зориглоод хий. Алдсан ч онсон ч хийгээд үз. Таны хувьд яг ийм одоо том бүтлгүүл тийм зүйлтэй очижсэн. Одоо жишээлбэл косплей хийдэг хүмүүсүүдэд анхаарлаад хэлэх гэж байна. За тийм материалаар тийм юмыг бол хизээч хийж болтгүй байлээ шүү. Энэ хоёр бол хизээ зөгцөхгүй ч юм уу те. Ингээд би өстэй ингэж фейлцээ бити тэгэрэй гэж сануулж анхааруулах юм. Бүтлгүүд л маш их байгаа юмсан. Хийх болгонд ямар нэгэн байдлаар энэ жижигхэн деталь дээр зүтгэл ингээд бүтлгүүд гарч л байдаг. За миний хувьд том бүтлгүүд гэх юм бол би яг тийм амар том бүтлгүүцний бол нэг тийм одоогоор яг орж ирэхгүй байна. Түүнээс жижиг сажиг бүтлгүүтлүүд байсан. Гэтэ яг хаа саяны ярьсан тэр эпокси анх удаа хийж байхад яг тэр анхны удаа дээр би бүтлгүүцсэн. Тийм тэр л байна да. Анх удаа эпоксигоор юм хийж хагаад хатаагч нь магадуусан ч юм уу те. Тиймэрхүү. Тэгээ тэмцээнд орсон уу? Тэмцээнд орсон. Ямар ч байсан орсон. Тийм бахтай тэгээд бас тэрний төлөө ингээл зориулал ингээл хийсэн учраас. Хэдийгээр хүн ингээд заавал тэмцээнд ороод байр эзлэхгүй те. Одоо ялж болно, ялагдчих болно. Гэхдээ тэрний ард ингээд гарсандаа маш урам авдаг. Заавал ялагдталтаа биш. Ингээд өөрийнхөө нэг зорьсон зүйлийг тэр хугацаанд багтаагаад хийцэн байна гэдэг маань өөрөө маш том амжилт байхгүй. Маш их ажлын одоо хажуугаар. Жишээ нь би одоо ингээд телевизэд ажилладаг. Маш телевизийн одоо ингээд шахуу хуваар те ийм балансгүй ийм цагийн хуваар дунд тэрийг ингээд чөлөөт цагаараа те жоохон л цаг гарвал тэрэндээ ингээд зарцуулах. Тэгэхээр косплей хийж байгаа хүмүүс бол цаг зарцуулах, цагийг зөв зарцуулах гэдэг дээр маш их одоо энэ үр өгж өгдөг косплей бол. Косплей тийм үү. Манай дүү бүр яг донтсон юм шиг ингээл өрөөндөө ингээл суучаал ингээл халуун цаван маагаар ингээл юм наагаал ингээл гар уруугаа ингээл төлж мүлээл ингээл ширээ мөрөө дүүр ингээл цаван маав наат. Тэгэл хамгийн сүүлд нь ингээл бид нарт тэрийг өмсөж ингээл харуулж маруулж байгаа. Тэгэл яг тэрнээсээ л ингээл гой мэдрэмж олж байгаа гэж бодвол тэгэл ингээл лаг сэлэм мэлэм ийц. Тэнгүүт нь би чинь тэр хүн болохоор тэр сэлмээр ингээ ахгүй хадгалаад ингээ нандинах гэдэг би тэргээр нь тоглох гэдэг байгаа байхгүй. Энийг ийм асуудал байдیں۔ Косплей хийж байгаа өмссөн байгаа хүмүүс одоо жишээ нь чи одоо ингээ дүүгийнхэн тий сэлмэр ч юм уу тоглох гэдэг. Энд ерөөсөө одоо ингээ хүмүүс ингэж ханддаг. Шууд одоо энэ хүний хийцэн байгаа юмыг ингээ барьж үзээд тий энэ яасан хийсэн ингээ барьж үзээд эсвэл сэлэн байвал сэлмээр нь ингэж хоорондоо байдаж тоглох гэдэг. Яаж ч мэдээж хүн ингээ багтаа угаасаа тоглох дуртай тоглож байгаа бол том болсон. Тэнгүүд яалчгүй ийм зүйлс харахаараа хүний нөгөө нэг хүүхэд зан хөдөлдөг байхгүй. Бүр сонирхолтой санагддаг. Яалчгүй энийг бол үгүйсэхгүй. Тэнгүүд Монголд ямар соёл хэрэгтэй вэ гэхээр хүний юмд зөвшөөрлөлтэйгээр хүрдэг байх. Хүний хийсэн зүйлийг үнэлдэг байх хэрэгтэй. Монголчууд маань одоо яг энэ зан чанар юу нь бол одоогоор айгүй хэрэгтэй харагдсан. Би бол зөндөө ийм асуудлуудтай тулгарч ирсэн. Жишээ нь миний ингээд сэлмээр тогтоод шууд хугалж ирсэн. Эсвэл шууд барьж аваад будгийн хангийн ховхолдог ч юм уу те. Зөндөө ийм косплейрүүд миний ч гэхгүй одоо косплей хийж байгаа хүмүүс маш их ийм одоо ийм асуудал хөндлөлтөд тулгардаг. Тэнгүүд одоо энийг үзэж байгаа хүмүүс маань хэрвээ та бүхэн ингээд косплей хийсэн үнтэй те хэрвээ ингээд таарад ингээд зураг авахулмаар санагдаад үнэхээр гоё харагдвал те зураг авах болох уу? Эсвэл эн чинь хүрээд үзэж болох уу? Яа яаж ингэж хийд юм бэ? Үнэхээр сонирхолтой бол асуугаад тий ингээ эвтэйхэн барьж болох уу? Яаж барих уу? Яаж энийг ингэж хийх уу гэд заавар зөвшөлтөө авдаг байх. Одоо тийм соёл манай монголчууд бас хэрэгтэй юм санагдсан. Яг нь энэ бол дөнгөж орж иж байгаа одоо Япон pop соёл. Тэгэд яг энийг бол ингээд тодорхой хэмжээр хүмүүст ингээд чадхаараа мэдүүлэхийг таниулахыг бол хичээж байгаа.
үзэж байгаа хүмүүс байна. Тэгээд би дүүгийнхаа террорист байсан гэдгээ бидлээ. Боо юмсэн байх. Тийм бид зүйлэрийгээ сая яг тэрийг шууд нүдэндээ харлаа. Ингээд хөөх юм ингээд наач хийсэн юмын шууд ингээд тэр чинь ингээд хүүхд ингээд бойжулж байгаа юм шиг тэрийг ингээд хийсэн хойно ингээд тийм мэдрэмж амар хайрладаг байхгүй бүүзээ би унчихгүй яачгүй яачгүй гэдэг. Тэнгүү тэрийг ахын ч юм уу, эгчин ч юм уу, дүүн ч юм уу барьж аваад ингээд нөгөө нэг ямар ч тийм хайрлах сэтгэлгүй өргөдөг сэтгэлгүй ингээд бариад авдаг. Тэр бол ингээд үнэхээр зүрх шимшрүүлдэг. Тийм би тэгээд бас хоголсаа. Өргөөл илүү уучлаарай. Яа. Тэгэхээр тэр чинь бас ингээд мянга эвдлээ ч юм уу тэр чинь одоо өөр бусад эд зүйл шиг төлөлнө гэдэг тийм зүйл байхгүй. Тэрний чинь асар их өөр ингээд хөдөлмөр тэр хүний үнэлж барамшихгүй. Тийм энэ чинь хүний хөдөлмөр болоод маш их цаг хугацаа. Харин тийм маш их цаг хугацаа. Одоо зүгээр нэг шилэн аяг шиг ч юм уу хагаллаа дэлгүүр ороод аваад уцаа сольчхоор тийм эд зүйлс биш учраас маш чухал юм байна. Дээрээс ингээ ярилцаа соход бол надад амар гой сонирхолтой санагдлаа. Тэгээд подкастын маань ер нь өндөрлөх цаг төгсөн байна. Танд бас миний асуугааг ч юм уу нэмж хэлхийг хүсэж байгаа зүйл байна уу? За ер нь бол зөндөө их зүйлийн тухай ярилцлаа. Маш сайхан ярилцлаа. Гэтэ одоо ингээд энийг үзэж байгаа хүүхэд залуучуудаа зөвлөх зүйлүүд нь гэх юм бол одоо сайн ярьсан шиг хэрвээ чи хиймээр байгаа бол хийх хэрэгтэй, оролдох хэрэгтэй. Чи үнийг хийсний дараа үнэхээр за энэ миний хийх зүйл биш байна гэж бодвол болж болно те. Тэгвэл тэгж бодох хүртэл эхлээд хийх хэрэгтэй. Мөн хөндлөнгөөс бусад манай одоо ингээд тэ аав ээж нар гэсэн хүүхдийнхээ одоо сонирхлыг дэмждэг байгаарай те. Зүгээр нэг одоо ингээд сэлэм хийгээд бариад ирэхэд нь юугаа игээд хүүхдийн тоглоомоор тоглоо яваад идэв те. Тэгж юусоо хандаж болохгүй. Хүүхдийнхээ одоо сонирхлыг дэмждэг байгаарай те. Тэгээд одоо хүүхдийн сонирхлыг дэмждэг байгаарай. Эсвэл хүний хийсэн зүйлийг үнэлдэг байгаарай. Энийний ард бүх цаг хугацаа маш их цаг хугацаа хоолтой нойртой хоолгүй те. Нэг тэмцээний өмнөх шөнө ингээд ихэнх хөстэй юм ингээд яалтчгүй тулгаад хийгээд ирээд өглөө нь ингээд нүд ам бэлцээсэн ингээд амар царайтай ингээд косоод гээд дуусгачлаа гэж байд орддаг. Энд бол хүний хийсэн зүйлээр маш их цаг хугацаа ингээд нойр хоолгүй хүч хөдөлмөрөөр шингээсэн зүйл байдаг шүү. Тэгэхээр одоо косплей хүмүүстэй таарах юм бол тэрийг ингээд үнэлдэг байгаарай, ойлгодог байгаарай. Тэгээд ер нь бол хэрвээ чи косплей хийж байгаа бол шууд одоо оролдоод үзэх хэрэгтэй шүү гэж хэлье да. За стаг баярлаа. Стагоо ярилцлаа. Тэгээд подкастаар дуустал үзэгчтэй маш их баярлалаа. Ингээд Чингүс подкастын энэ удаагийн дугаар ингээд өндөрлөж байна. Тэгээд дараагийнхаа дугаараар уулзцгаая. Баяр таа. Баяр таа.